яг одоо маш гоё нэг ивент дээр хүрэлцээсэн байна. За энэ ямар хүчтэй ивент вэ гэхээр Швед улсад одоо үйл ажиллагаа явуулдаг Чула кейкийн амт бялуутай нэг өдөр гэсэн нэртэй гоё өдөрлөг байна. За энд одоо эцэг эхчүүд маань хүүхдүүдийнхээ хамтаар хүрэлцэн ирээд өөрийнхөө гараар бялууга өссөн үнэ хэлбэрээр чимэглээд за тэр бялууга одоо бас баярын ширээндээ 50 болгочтой ийм гоё өдөрлөг болж байгаа юм байна. Тэгээд бүгдгүй тэгэхээр бүгд хамтдаа үргэлж. Хей задуусаа бүгдээрээ Хочон амрацгай. За энэ бол одоо би дуу агаа ямар нэгэн сүнээр ингээд хилэн зөөлөм шиг мөртлөө зогсон байгаа байдал болохоор юм болов байна. За Чула кейкийн зочин болох хөөрхөн бяцхан хүүхдүүд нь өөрийнхөө булбараа жаахан гараар аяган бялууны чимэглэлийг одоо урлаж байх зуур эцэг эхчүүд за энэ ялангуяа ээжүүд нь бэлдсэн кексийг маш жигд гадаргуутай болгож байна. За ингэж жигд гадаргуутай тараах нь хүртэл өөрөө ур чадвар техник шаардсан ажил байна. За жишээ нь бэлэн болсон гадаргуун дээрээ зул сарын цэцэг буюу амарилисыг за мөн шинэ жилийн гацуурыг тавьж өгч байна. За энэ гацуур чимэглэхтэй хүртэл одоо чимэглэж байгаа зүйлийнхаа хошууг нь одоо доошоо байрлалтаа торт руугаа наалтуулж өгөх ёстой юм байна. За ингээд бэлэн болсон баярын бялуу харагдаж байна. За зул сарын баяр бол айл бүрийн ширээн дээр амтд бялуу байдаг. Маш гоё баяр. За бэлэн болсон бялууга нэг удаагийн савлгаанд хийгээд сэрүүхэн газар түр хадгалаад ажил үгээр зогсоогүй мини бялуу чимэглэж эхэллээ. За багасаа эх хоорондоо одоо жүр үрийн болон бусад үндэсний үйлдвэрлэлийн бялуунуудыг идэж өссөн хүмүүсийн хувьд бол Швед улсад яг түүнтэй адилхан амтыг олно гэдэг хэцүү. За тэгвэл Чула кейк болон бусад Монгол одоо бейкерүүд маань яг эх хоорондоо идэж амталж өссөн тэр жороор одоо баярын бялууга хийдгээр ам их онцлогтой байдаг. За тэгээ Чула кейкийн бас нэг онцлог болохоор одоо сар гаруун өмнө Монгол эмэгтэйчүүдийн гоод аль арга хэмжээнд оролцож байхад бас мэдэж авсан нэг зүйл юу вэ гэхээр жишээ нь нэрсний бялуу хийлээ гэхэд нэрсээ бэлэн одоо гудамжинд юм уу гадаа худалдаалж байгаа эсвэл супермаркетуудаас авдаггүй өөрөө ууланд гараад уулын зэрлэг нэрсийг өөрийн гараар түүгээрээ одоо баярын бялууга чимэглэж бялууныхаа орц найрлагад оролцуулдаг гэж хэлж байсан нь үнэхээр олзуурхууштай санагдаж байсан. За энэ хүү маш гоё арга хэмжээнд оролцсон хүмүүс ийхүү ганц баярын бялуу биш мөн мини бялуу хажуугаар нь капкейк буюу аяган бялуу. За нийтдээ ерөнхийдөө хүүхдүүдийнхаа хөөрхөн гараар чимгэлсэн 2 бялуутаагаар одоо гэрийн зүг явдаг байх нэ. За Чула кейк үйл ажиллагаа явуулаад хэдэн жил болж байна? За Чула кейк үйл ажиллагаа явуулаад одоо 5 дахь жилийн нүрийг үзэж байна. 5 жил болж байна. Тий. 5 жил за манай Чула кейк эвент маань 2 жил. Нэг жилд 4 удаа болж байна. Халлоуин, шинэ жил, хүүхдийн баяр, Валентин гэсэн 4 баяруудаар дандаа өвчээр юм ивент зохион байгуулалт юм байна. Тий, баяруудаар юм дандаа ивент маань хүүхдүүдийнхээ хамтаар хүрэлцэн ирээд өөрийнхөө гараар бялууга чимэглээд энэ хугацаанд бас суралцаад явж байгаа юм байна. Тий, өөртөө ирээд одоо торт нь яаж бүтэж чинь, өөртөө чимэглэл идэр хийж одоо яг өөртөө гараар хийж үзэхээр маш их мэдэж авч байгаа. Тэгээ бас нөгөө эн чинь бас гоё урлаг дизайн явж байгаа. Гоё чимэглэл юм бүх юмыг яаж хийх вэ? Аюу гоё мотивац авч ийн гэж бодоод ийм үйл ажиллагааг бас явуулаад байгаа байхгүй юу? Хүмүүстэй зориулаад. За нэг өдрийг ээжүүд маань хүүхдүүдийнхээ хамтаар маш бүтээлч жижигнүүд нь явуулж байгаа юм байна. Том нь болохоор нөгөө нэг юу эндээ нөгөө зогцохгүй. Олон жижиг байвал илүү гоё. Том нь болохоор нэг цэцэг гэж харагдахгүй нэг олон жижигэн байж яана гэсэн. Энд гэж жижигэн байж. Ад шаргал дүүрэн баяр хөө бидэн дээр ирлээ. Амьдрал ертөнцөд